хүмүүс аадаг шүү дээ. Баярлалаа таа. Одоо энэ залууч урам хайрлаж өгдөг бай. Сонирхоод бас ашиг олгох бас боломжийн. Тэр улсуудаа Уунаас Монголд амьдрах боломж байна. Монголд амьдрах боломж юм байна боломж байна шүү дээ. Өөрсдөө гараараа ч юм уу ямар нэгэн бизнес. Сайн байцгаана үзэгчтэй. Манай өнөөдрийн Монголд амьдарч болно нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхэлж байна. Тэгээд одоо 16 цаг 46 минут болж байна. Тэгээд энэ удаагийн нэвтрүүлэгтээ Цэн Точир гэж нэг сайхан ахыг оролцуулах гад урчаадан тэгээд гэрт нь одоо орж уулзъя. За сайн байна уу та? За. Сайхан танилцсанаа. Сайхан яриа болно гэж бодож байна. Өөрийгөө үзэгчдэд танилцуулаач. За би их сургуулийг 1970 онд төгсөөд хөдөө орон нутагт ажиллаж байгаад 90 оны ардчилсан хөгжлийн үйл хэрэгт оролцоод тэгээ 90 оноос хойш Улаанбаатар хотод ирж сэтгүүлчийн ажил нэг жил хийгээд дараа нь сонин хэвлэл түгээгчийн ажлыг 10 гаруй жил хийгээд тэгээд дараа нь одоо энэ хоёр байрны дотн талыг цэвэрлж ин да. Энэ хүмүүсийн сайхны төлөөлөл гэж л хийж байгаа л да. Тэгээд сэтгүүлч юу нэ ном сонин түгээдэг ажлаа бол тэгээ орхицсан. Тэгээд тэрний хажуугаар яг номнод орчуулсан. Уран зураг дүрслэх хурал гэл номнод юм да. Нэг 20 гаруй төрлийн ном байгаа да. Орчуулга гэдэг юм биш үү? Ямар хэлнээс орчуулга хийсэн? Аа. Орос хэлийг хаан сурсан? Орос хэл одоо их сургууль байхдаа л сурсан. Манай багш Бадам Дашгээд их мундаг хүн байсан. Одоо ч байгаа хөө. Тэр багш бол бидэнд их хичээл зүтгэлтэйгээр зааж сургасан. Тэр хүний ачаар ингээд энэ номнууд их яасан. Наач нэг 20 хэдэн ном л байгаа. Яасан ч олон ном. Номуудын чагсаалтыг ингээд тавьчихсан юм байна шүү дээ. Нөгөө ч зураг мураг байна. Байна. Хин байна. Одоо тэгээд номоо хийлж ярина гэхээр мөнгө төгрөгийн болцоос байхгүй. Тэгээд хадгалаатай л байж. Энэ хэний зураг юм бэ? Энэ нэг охины зураг. Яг надтай гимгүй харьцаатай байдаг. Их соёлтой харьцаатай хүүхч байдаг. Тэгээд яг сэтгэлдээ илэрхийлээд ингээд зурцсан. Яг дорн дахны уламжлалыг барьж зураг бичгийг одоо хослуулж ингэж хийсэн. Тий. Энэ зураг байгаа. Энэний үгэрч бас 3 ширхгийг хийсэн баха. Тэгээд энэгээр нэг өөр бас нэг энэ Гүлранс гэдэг хүний шүлгийн мөр байгаа юм. Энэ өнгөчин 3 хаврын тоорын цэцэг мэт гэсэн. Тэгээ энэгээр нэг 4 мөр байдаг. 4 янзын зураг зурчий гэж бодоод тэгээд тэр уул юм маань зөвшөөрөх юм уу ч юм уу мэт. Хэдий зөвшөөрөхгүй бол одоо тэгээ яах вэ? Ийм гоё зураг зураад гэж яхад одоо дуртай байх үлгүй дээ. Би л дуртай байна. Аа. За тэгээд би яг сэтгүүлчийн ажлыг хийж байх явцдаа үнэн сантай нэлээд холбоотой байсан. Тэн чаг зураг зурдаг байлаа. Манай агуу их зохиолч Лодонгийн төдөөга над их дэмжлэг үзүүлсэн их баярлж явдаг. Тэр хүнтэй бол нэрт яруу найрагч Шарвын Бадарч хэдий хүн одоо миний багш намайг танилцуулсан. Тэгээд нэлээд хэдийн бүтээл хэвлүүлсэн. Тэн дотор бол би ингэсэн юм. Энэ нэг ийм асуудал дэвшүүлсэн маягтай өгүүлэл хэвлүүлсэн.
92 онд энэ нийгмийн цагийг хөгжлөе. Оюуны сан хөгжлөе гэж энэ санал дэвшүүлсэн. Тэгээд энэ цаг чинь болохоор Марксийн үед бол 16 цаг энтер байсан. Дараа нь бослого хөдөлгөөн гарч бариад 8 цаг болсон. Нөгөөхтэй шүүмжлэлтэй хандсан ч юм байхгүй 8 цагаар одоо яваад байдаг. 8 цаг маань одоо бас энэ цаг чинь бол нийгмийн өмч учраас энэ цагийн хагасыг бол хувь хүнд нь өгье. Хүнийг 4 цагийн хөдөлмөртэй болгоё. 4 цагийн хөдөлмөртэй болгосноор бол бүх хүн ажилтай болно. Тий. Одоо хүмүүст 800 тэрбумын сая төгрөг тарай гэж ярьж байна шүү дээ. Тэрнийг бол одоо цалин болгоод өгч хэрэгтэй. Яагаад гэвэл тэр Английн нэг эдийн засагч хэлсэн байгаа шүү дээ. Хүнийг ажилтай байлгахын тулд нэг хүнээр нь газар ухуул, нөгөө хүнээр нь түүнийг болуул гэж. Тэгэхээр бол ажил гэдэг бол асар их ажил бүтэлтэй байна шүү. Тий. Тэгээд оюуны санг хөгжлөх гэдэг талаар бол би бас ингэж бодсон. Энэ оюуны санг бол одоо мөн л одоо гараар баригдахгүй ч гэсэн хүн төрөлхтөн бүтээсэн шүү дээ. Монголчууд өөрсдөө бүтээсэн. Ийм учраас эндээс бол хинч гэсэн энэс үнгөө хүртэх хэрэгтэй гэж. Тийм учраас нэг удаа сургууль курст үнгөө суралцах юм уу? Эсвэл стипендээр суралцах тийм эрхийг улсаас өгмөр байгаа. Ерөнхийлөгч санал тавьсан байгаа. 108,000 төгрөг оюутанд өгье гэж. Энийг бас сонгож болох юм байна. Энэ бол нэлээд хэдэн жилийн үр дүн байгаа да орчуулгын ажил. 10 гаруй жилийн дотор 20 гаруй ном орчуулсан гэсэн үг үү? Аа. Голцоо зургийн ном гэсэн үү? За. Ер нь бол Оросуудын зураг харга барил ийм байна гэд Орос хэлнээс орчуулдаг хүн болохоор. Аа. Манай багш бол анхны багш Жамсран гэдэг нэр зураач байсан. Тэр хүний дугуйланд үйлдвэрчний хөвлийн ордон дээр энэ одоо төрийн сойрхол чимэд орж бид нар ингээ явж гисэн. Зураач даваад ирж. Тэгэхэд бол багш ярьдаг байсан. Ирализмыг сайн эзэмшээ. Ирализмыг эзэмших өмнө натурализмыг сайн эзэмшээ. Тэгээ цаашаа бол сүр ирализм бүх изм руу явж болно гэж. Тийм учраас би багшийн хэлсний дагуу энэ номнуудыг орчуулсан. Тэгээ би энэ орчуулсан номнуудаа Монголын урдчуудын хөвлийн хорон дарга ингичийн дарагт үзүүлсэн л дээ. Тэгсэн ингичийн дарга надад баярлаад баяр хүргээд энэ номоод дурсгасан. Энэ урдчуудын хөвлийн хороноос гаргасан. Энэ ном байгаа. Их гоё юм болж байгаа юм байна шүү дээ. Одоо зурж сурыг гэсэн залуучууд одоо зураг сонирхож эхэлж байгаа хүмүүсийн хувьд болвол энэ сайхан ном ягаад Орос хэлнээс хөргүүлээд хүрэгдсэн номыг бол үзэхэд бол зургийн талаар бас нэлээд юм ойлгоод авчих юм байна да. Танд шавнар олон уу? Яг миний нөгөө юу яасан. Би ч одоо 92-оос 96 онд энэ соёл сургууль гэж байсан. Дүрслэх хурлын. Манай зураач багш Сэргээ гэдэг хүн байгуулсан. Бараг Монголын анхны дүрслэх хурлын сургууль хувийн. Тэнд одоо маш багш байна. Гамбат багш байна. Хайнзангийн Гамбат багш. Инк болд багш байна. Туяа багш, Үржинэгон охин. За Булган багш байна. Үржинэгон ач охин. Эднэр заадаг байлаа. Надад маш их юм өгсөн. Бас Монгол зургийн багш Лагсүрэн гэж вэ. Лагсүрэн багш ихнэр Оюунбат гэж байна. Тэгэхээр тэд нар бол маш их юм өгсөө. Бид нарт бол. Одоо зураачд маань байгаа да. Тэд нар энэ голцоо энэ юу гадаад голцоо байдаг ах уу. Бат жаргал Бээжинд байдаг гэж ярьж ирсэн. Энд суужгаад ингээ бүтээлээ хийгээд орчуулга 10 жилийн хөдөлмөрөө
зарцуулаад энэ их номыг орчуулад сууж исэн бол үнэхээр сайхан байна. Тий. Одоо таны хувь хүн талаас чинь ярилцъя. Тий. Тэ ер нь одоо үеийн нийгмийг юу гэж боддгийг. Залуучууд ер нь ямар шүү харагдаж байна. Одоогийн нийгэм бол миний энэ дэвшүүлсэн ёсоор бол энэ юунууд одоо өмч хөгжлийг манай нийгэм хийчлээ. Өмч хөгжил яха болсон. Тийм ээ. Гэтэл энэний чинь цаана нийгэмд 3 гол баялаг байдаг. Өмч гараар баягдах. Нөгөө хоёр нь гараар үл баригдах. Цаг оюуны хөдөлмөр. Оюуны сан. Энэ хоёрын хөгжлөг учраас жоохон доголддог. Хэрвээ энэний тэгштгэж гэх юм бол манай нийгэм урагшаа хурдтай хөгжинэ. Бүх юмыг одоо чөлөөтэй болгосон 90 оны хувьсгал гэдэг чинь гайхамшигыг авч ирсэн шүү. 90 оны хувьсгалаар би тасаар үстэй байсан. Тэр хувьсгалд оролцсны дараа хүмүүс намайг буурал болсон гэж гайхчихсан. Хөдөөгийн нэг сумандчуд жаргалан суманд тэр юуны ардчилсан холбоо ардчилсан намын ажлыг хийлцэж явлаа да 2-3 нөхдөд хамт. Тэгээ хүмүүсийн амьдрал бол тэгч оюун санааны хувьд бол бас их хязгаартай. Айд зовсон. Тиймэрхүү. Надад бол болгоомж болгоч одоо өөрийгөө амнасаа алдуу тэр гэж тэгж хэлдэг байсан. Энд бол хэцүү юм л да. Би энэ хотоос нейтрал авчтын түгээдэг тийм байсан. Хувийн зардлаараа. Тэгэл яг 90 онд яг сургуулийн захиргаа яг миний өдөлмөрийн дэвтэр энтрийг өгөөд сүүлд гавьяат багш болсон энэ хуушаа захирал байна. За тэгэхэд би хот руу шилжмээр байна. Эцгийгээ засармаар байна гэсэн. За та яв гэл. Тэгэл би хотод ирээл дөрөвний хийсэн ажлуудыг хийгээл ингээл явж гин үргэлж ирсэн энэ. Сайн байцгаана үзэгчтэй. Хэн байж байгаа мөн үү? Сайн байна уу та? Дараагийн нэвтрүүлгээр уулзлаа. Баярлалаа. Хаул нэг гэр бүлийн үнтэй байсан бол цайгаа ууж өгөөд номоо орчуулад тэ. Өөрөө бол бүхнийг л хийн шүү дээ. Тэг. Өөрөө л ганцаараа бүх юм амжуулаад хэдэн удаа хогийг энэ юу яадаг? Энд ирээд автобусны хилээдээ хүртэл хайдаг. Коридорт. Одоо тэрний чинь нэг хогийн савруу хийж эсвэл гэртээ нэг өөр сав мавнд хийгээд зайлуулж болно. Тэгэхгүй ерөөсөө л хаамаг байдаг. Хогоо. Ийм учраас л энэ ариун цэврийн цагдаа байж л энийг зохицуулахгүй бол энэ хүмүүсийн ухамсарын төвшин хүлээн өгөлөө эзэж өгдөг. Энд бол албадлага юм да. Хог хайсан хүмүүсийг бол торгодог. Тий. Ийм л явах болохгүй. Ингэж санагдах юм аа. Энэгээр цэвэрлэг ээж явж байгаад юм олж байна уу? Юу олох? Яг л да ямар нэг хайж гээсэн юм. Хайжгээс юм бол олж ил байдаг. Хүмүүсийн түлхүүр мөлхөр гэж сурдаг. Тэрнийг олж аавна. Бэлийг хайна, өрөөсөн бэлийг хайна шүү дээ. Тэгэл энэ дээр тавьчихна да. Тэгэл авдаг баг. Тэгээ яг өнөө юугаа ундааны сав их хайна да. Тэрний н одоо цуглуулад бас хаягдл юм чи. Айл нутгийн үе юм бэ? Баахан юу нэ энэ их яруу найрагч энэ бавуугийн лагсрынгийн нутгийн хүндээ. Бавуугийн лагсрын бол одоо манай нутгийн нэг бахархал. Тий. Одоо манай нутгийн нэг дашчимт гээд хүүхдээ залуугийн бас нэг хүүхдийн ийм өгсөн тэрэнд мөнгө өгөх гэсэн чинь зурагтаар нэг номер нь харагддаг дансны дугаар. Тэр одоо танааханд ажилтдаг хаашаа